Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын иргэн төмрийн хөрөлсөг 2009 оноос мах сүүний чиглэлээр үхрийн аж ахуй байгуулахаар зорж Дорн таймгаас 20 тугуултай үнэ авчирчээ. Улмаар 2010 оноос сумын төвөөс баруун тийш 3 км зайд хашаа сарвч үхрийн барилга барьж үйл ажиллагааг эхэлсэн байна. Сүү цагаан эдээ бэлтгэж сайлчин ажиллуулж 2011 онд шилдэг цагаан эдээ үйлдвэрлэгчээр шалгарч байсан. Дүү Хүрлбаатарынхтайгаа нийлж маж аж ахуйгаа өргөжүүл Цэлэнг аймгийн Ерөөсөм Хинтээ аймгаас үхэр худалдан авч мах сүүний чиглэлээр 500 хүртэл үхэр өсгсөн байна. Мах сүүний нэрэлт хэрэгцээ ихтэй үед нутгийн иргэдийн ажлын байраар хангаж сум орон нутагтаа сүү нийлүүлж 100 намрын цагт ааруул цагаан эдээ үйлдвэрлэдэг зах зээлд мах нийлүүлдэг том аж ахуй нэгж болжээ. Газар ухан барьж галалдаг дулаан үнэний өвлийн байр барьсан байна. Мөн бэрөө туглын сарвч хашаач барьсан. Одоо хашаа сарвчаа битүү болгоно шинээр нэмж барина. 2023-оос 24 оны зууданд нэрвэгдэж нэлээд хохирол амсан. Энэ тал дээр анхаарч үхрийн тэжээлээ өөрсдөө тайлдаг хураадаг болохоор зорж байна. Сайлын үнэгээ цөөрсөн өнгөрсөн хавар Төв аймгийн Батцөмбөр сумаас 4 үнэ авчирсан сумын сүүний хэрэгцээг хангаж байна гэлээ. Сүү цагаан эдэгээр би чинь 9 оноос нөгөө энэ махны чиглэлийн үхэр ер нь мах сүүний чиглэлийн үхэр сонирхоод Доронтоос анх авчирчээс 20 тугуултай байна. Тэгээд энэ барилга саваа 10 онд бариад 11 онд тэр жилдээ ер нь тэгэл аруул маруул хийлгээл хүмүүсээр нэг хүнд 15 гээд нэг 30 гаруй 40 үнэ метр саалгаад чихэртээ аруул хийгээд 11 онд 2011 онд шилдэг цагаан эдээ аруул арам шалгарч ирсэн. Тэрнээс хойш ер нь тэгэл хүмүүсээр аруул хийлгээд хаяа зардаг нэг хэсэг жоохон тасалдсан. Тэгээд нодныгийн зууд нөгөө нэлээд нэрвцэн учраас өнгөрсөн жил хавар нөгөө зуудны дараа Батцөмбөрөөс 4 сүүний үнэ аваад анхныхын мохоо жоохон доошлохгүй утсан, зарим нь тавгаар, зарим жоохон таар гайгүй гардаг тийм. Тэгээ одоо сүүгийн нодныгоос тогтмол ингээ өвөл зөнгө сумдаа нийлүүлж байна. Би чи нөгөө Доронтоос үхэр автахтаа сементал одоо Орос сементалын чиглэлийн бухтай тийм хүртэй байсан. Сүүлд дүүтэйг нийлээд энэ Эрдэнтээс хойш эдгэмдээ Сэлэнгийн Ерөөсөм билүү. Сэлэнгээс бас нэг 60-аад улаан халзаа үхэр. Хинтээс бас нэг 50 гаруй үхэр тэргээд ингээд махны үхрийг бол бас боломжийг өсгсөн шүү. Цодны өмнө дүүтэй нийлээд бараг л 500-аад үхэр болж исэн баг. Тэгээ эрсдлээс өөрсдөө хамгаалах тал руугаа орчин үеийн одоо эрчимцэн аж ахуй тал руугаас зарим нэг нь орон борж тийм ээ даваарлаг байр сав сайтай тэгээд ижлийнхээ ургамлыг өөртөө тарьдаг энэ чиглэлээр орох хэрэгтэй юм байна. Ягаад гэвэл одоо гадаадын өндөр өвчтэй бэрэмрч өөрөө ингээд газартай тий арайлангийн газартай хажууд нь бэрэм байдаг. Тэр чиглэлээр ер нь манайхан яван бар юм байна. Биш тэрийг бас өөрөө бодож хийх юмсан гэж бодож байгаа болгоны нэг л дээ. Малчид иргэд ийхүү өөрсдөө дучирсан хохирол эрслээ үүрч бусдыг царайчилгүй мал аж ахуй мал сүргээ өсгөн дахин сэргийж босхийг зорж байна. Байгалийн гамшиг болон бусад эрслээ сэргийлэх сургамж авч туршлага хөрөмтлүүлж эхэлжээ. Малынхаа өвс тэжээл хадлан бордог өөрсдөө бэлтгэх орон нутагт эрчимцэн мал аж ахуй хөгжих сум аймаг төр засгийн дэмжлэг хамтын ажиллагааг чухал байна гэдгийг ч тэд хэлж байна.